Сайн байцгаана уу? UBS болон M Sports-ийн хамтран хүргэж байгаа M Sports Cafe болонгийн маань энэ удаагийн дугаар инхүү эхэлж байна. За өнөөдрийн зочин маань болохоор 2022-оос 23 оны улирлын авраг баг болох Эрдэнэ Miners багийн маань хоёр янз гэж нэрлэгдэг. Мөнх хоёр болон болор Эрдэнээр өргөдөж байна. За тэгээд бид хэд хаашаа явах вэ? Бид нар өнөөдөр ууланд авирах байгаа. Тэгээ богд уулан дээр барилдаг баруун ширээт рүү мөнх хоёр болон болор Эрдэнэгээ аваад намын бид дөрвийн хувьд уулан дээр авирах байгаа. Өнөөдөр жоохон цастай өдөр таарсан байна. Тэгтээ зүгээрээ. Тийм. Ер нь бол ууланд авирахад бол тий цастай, бороотой, шороотой хамаагүй л авирдаг шүү дээ, тий. За тэгэхээр хоёулаа туршныгаа авах ярих уу? За тэгээ. Бай. What you gonna do? I'ma pull up with the crew. When I'm off the juice, I like to hang out the roof. I'm rocking juice. I like when the diamonds in. За бид нар богд уулын филд ирсэн байна. Тэгээд болор Эрдэнэ мөнх хоёр хоёртойгоо уулзсан байна. За юуны түрүүнд авраг авсанд нь баяр хүргээ. Тэгээ авраг аваад одоо аврагын баяраа тэмдэглээд удаагүй байхад нь нэвтрүүлэгтэй өрөөд богд уулын филд хүрээд ирлээ. Тэгээд бас нэлээд цастай өдөр байна. Хавар болсон байгаа учраас бас цаг агаар бол уг нь өглөө нартайс ингээд цастай болчлоо. Тэгээд сэтгэл нь ямар байна. Авраг авсан мэдээж бас гоё байгаа. Тэр талаараа үзчихсэн. Авраг авсан өстэй сэтгэл өндөр. Өмнө авч исэн аврагуудаас аврагаас хоёр л бүгдээ баяр хүртэж штэ. Энэ баг дахиад эхлэв. Энэ өстэй замхарсан юм боллоо. Энэ дондор нэгээд. За тэгээд авраг авсан тамирчтайгаа ууланд гарах байгаа. Тэгээд ер нь бол монголчууд маань хөвчлэн богд уулар байгаа. Тэгээд баруун ширээт рүү маш их гардаг. Тэгээд өмнө нь энэ уул руу гарч ирсэн үү? Миний хувьд бол нөгөө 10 жилдээ л ангийнхантайгаа гарч ирсэн. Бас яг ийм цастай хүүт өдөр гарч ирсэн. За тэгвэл хамтдаа явж алхацгаая. You always talking about it. You never making no. За бид нар явсаар За байна. ингээд Одоо ер нь энэ бол цэм чулуун завтай байж оргил цэм юм байна. Ийшээ бол ингээд оргил болоод Үүнээс цааш шороо болоод энэ яа сонь замдаа. Ийм байгааг юм да бид нэг ялах. болроо. Ер нь гарч байгаа үсэн тий. Юунд? Алхаж байгаа үсэн дээр нь уул муулн нэг Ууланд алхчихсан шин. Богд ууланд уу? тий. Гэхдээ ер нь алхах тийм үү? Энэ богд уул мөн юм. Мөн биз дээ. Тэр мөн байна. Бүү юм уу биш үү? Энд нэг юу гэж бодож байна. Нэг тал хүртэл алхчихсан. Тэгээ тал нь ч гэжтэй 20 хүртэл тэгэл найдтай алхаж чаад. За үлээ худлаан байна гэдэг. Би гоё асуулт тавьсан заяа. За. Нэг зүр хөвгөлтэйгээр хариулж байгаа. Ер нь бол ингээд одоо ингээд 3 секундын дотор ингээд толгойд орж ирсэн 3 үгээ хэлсэн шүү заяа. За. За. Би асууж хэллээшээ. За. Эхэлгөө. За танаа Greek coach нэг Ууртай гал. Заостраа. монголоор ойлгохгүй байх уу? Санаас явахсан өмнө. Коуч нэг. яагаад Гал штэ ер бүр ингэж дотор нь ингэ шатчихээд ш манай үнэ. Манай үнэ. Яаж мэдээд байгаа тавьдаг. За одоо мөнх хоёроос тэгвэл за Одоо бэлдсэн штэ. Одоо амар. Хайр сэтгэл мэтгэл амар. Одоо бэлдсэн штэ хөг. Болко гинцтэй те. Гал тийлээ. Гал. Гинцэж байгаа штэ. за 5 секундын дотор толгойд орж ирсэн шууд 3 тодорхойлох үгээ хэлнэ шүү дээ. За. За бодож байгаарэ. Одоо өстө бод. За хэллээ шүү. За. Жамурант нэг Тэсрэлтэй өндөр өсөлттэй гой пүүцтэй. би боо морж юм багч чадсан шүү дээ. Боо. Жаагэр боо орж ирсэн мөрөө. За бид бол За тойроос. за намаас Надаас хоёр асуулт хийсэн ч болно. За ингэ та намайг сууч би тэр танаас сууя. Саяны нэг тодорхойлох зүйлийг. яг бодсон баа байл та болроо. За би гэж тань санал шүү. За юу гэж боддог вэ? Юу гүй. За дунд байх таймер хариулахгүй хичээж өчигээ. За хэллээ шүү. За Батар. Нэг хоёр за булчинлаг тууштай. Кул. Та юу 5 секунд. Үгүй тэр нэр ингэсэн шууд яасан чи юм. сая тэгж шууд хамгийн ихэнд орж ирж байгаа Булчинлаг. Яа. Тэснэ тууштай булчинлаг. Күүл. Тэснэ күүл тууштай булчинлаг залуу.
Тэр ахаа энийг үзчихвэл та бэкинг чиг дагаарай. За даваас. За даа хийчихсэн. За. Санчиг юу гэдэг? Ууртай тэгээд ширүүн тэгээд өндөр. Юу вэ? Кууд маяг юм уу? Би тэгтээ санжирахтаа уур багтай те. Багтай. Тэгээд өгдөө. Амар тавар би та нар намайг ёо на би. Оо нүрэн бас. Тэгвэл Камерт орчих гоо тий. Мухайраас нэг асуумаар байсан. Яг нөө аврагын тоглолтын дээр нь очиж амжаагүй дуртай жоохон амархан. Тэгээд аав нэрээд угаасаа бүх хөлөлийн тоглолтуудыг үзсэн. Тэгээд аавнаас тасгалжуулагч хүн өмнө дээдлийн багийг ч тасгалжуулдаг байсан. Тэгмүүд 2 жил дараалаад авраг болоод ялангуяа энэ жилийн аврагын баярын дараа маш их баяртай байгаа царин зурган дээр буусан байсан л та. Аавыгаа ингээд баярлсан байгааг нь харах ямар санагдчихсэн бэ бүтсэн өдөр. Аврагын дараа. Манайх ч тэгээ ер нь миний өмнөөс л амар баярлсан шүү дээ орог тэр юунэ авраг авахад бүтсэн өдөр. Ээж нь юу гэж хэлсэн? Ээжнээс ирж үзчихсэн шүү дээ. Тий ээж яг нөгөө 3 дахь тоглолтын үзсэн. Тэр нөгөө цоочмоос анхны шавны мэлээ штэ. Тэгээ анхны шав болоод хүү хоёроо яг аврагыг хараад ер нь амар гоё байсан байх гэж би. чиг MVP. Тий өстэй баярлсан. Манайх ч нөгөө юу дотоод сэтгэлээ нэг ил гаргаад идэггүй төрлөө. За ингээ хүмүүсийг одоо бүгд уриалцгаая. Та тормаар танд фитнес явах хэрэг шаарддаг байхгүй. Танд турыг гэсэн хүсэл эрмэлзэл байх хангалттай. Алхаарай. Цастай өдөр өстэй хүүтэн байх гэж утсангүй байт юм биш шүү. Өстэй гоё байт юм. Хонколог бас дөрөв хэлжсэн шүү дээ. Одоо 10 жил байхдаа доос хүүтэн байсан ч их залхагдсан бод дулаацчихсэн. Тэгээд дулаахан байна гэд цасараад жоохон үннийг л сэтгэл жоохон жоохон үнзэлсэн үү? Тэгээд нэр цастай ч гэсэн уулахад гоё. Айгу яг нөгөө модон доо нугасаа нөгөө ч гэсэн хавчих гайгүй бай. Тэгж байна. Цагаагаар агаас баярлж байна. Баярлж байна. хөдөлөө одоо нөгөө нэг ядарч байгаа юм чинь. Манай хамтрагч байгууллага. Манай M Sports-ийн хамтрагч байгууллагаар Amino Vibe ажиллаж байгаа. Вау. Power Nutrition оруулж ирдэг. Тэгээд ирч хүч энергийг нөхдөг байгаа. Тэгээд бүгдээрээ бас та нар бас аврагын баяраа одоо саяхан өндөрлсөн авраг болоод 5 сар бас хичээлээ зүгээр ядарсан болохоор дээр нь бид суулан дараад өнгөж талдаач ороогүй байна. Ядарч байна. Ирч хүч Amino Vibe байна. Тэгээд амар олон төрөлтэй тийм. Янз бүрийн жигтэй одоо энэ лимонтэй гэж чинь. Тэр юу Amino Vibe болчихсон уу? Яг энэ энержи drink-ийг баг толох гэдэг. Би бол яг нэг уужсан. Одоо юм гоё бөөндөр ваа чи. Бас ингээд харуулцгаа. Тийш. Бай. Арай тэгсэн шүү. Мэргэжлээ байна шүү дээ тий. Түрүүн болроо наваа хөөргöd их заахгүй. Тэгмээ би бас юу лээ? Гинт амир гэж. Бас баяр хүргэе. Би одоо Хичээ сэтгэл юу гэ. энэ мик ажиллаж байгаа юм. Оо таарч нэрээ ингээд яг Би тийг мөрөд шүү дээ. Ой салаагаас л дээ. Яа нэ. ASMR хийх мөрөддөг гинэ. Ингээд солонгос ол идэл гүд гэж оож идэв. Мукбанк. Тэч болгоо штэ орой. Оно. А? Харин тэгнэ чи гэт юм чи. За яваарай. Оо гоё. Манай камермэн. Йоо. Гайгүй юу? Яваарай. Йоо. За ингэ 9 минут бууж ирлээ. Одоо өстө бүр амар зам. Энэ нэвтрүүлэгт орохгүй өстө. За ингээд би тэд сая дөнгөсөө богод уул руу гарах гэж хичээжсэн боловч энэ уулны нөгөө доороос чигслэн дэшээ гарч ирсэн юм яасан. Тэгээд нөгөө хөлдөөд тэгээд ингээд ямар ч явах үнэхээр боломжгүй байлаа. Тэгээд бас бид нараас жоохон нөгөө техник дутуу гэдэг ч юм уу те. Зориултын Зориултын хувц хоноргүйгээс болоод
За ингээд арай яг оргилд нь гарч чадаагүй ч гэсэн за ер нь эндээ буудлаад буцъя гэж шийдлээ. За өнөөдрийн сэтгэгдэл хэрэг байна гэсэн. Тэгээ ялт ч нөгөө хавар болохоор сайн нэг хэдэн 10 градус хүрсэн шүү дээ. Тэр үед миний бодлоор бол нөгөө илүү нартай байсан болохоор нөгөө уулын цас нь хайлаад тэгээ ингээ уурсан байж байгаад өнөөдөр шиг цастай хүүтэн өдөр болчингууд буцаад ингээ сүүлийн өдрүүдэд мөссөн болов гэж харж байгаа. Тэгвэл мөсөн дээр ч одоо нөгөө уулын готалтай дээр нь таяг энтертэй явах ёстой. Тэгээ бидний хувьд болохоор ер нь нөгөөсөө жоохон туршлагагүй гараад ирсэн. Сэтгэл байсан боловч орой руугаа гарч чадсангүй. Тэгтээ Бүр яа гарахгүй альтарлаа. Гэтэ ер нь бол ямар юм чаленж экстрим байла. Гэтэ нөгөө аюулгүй байдлынхаа үүднээс бас тамирчдаа бас хамаагүй дэше явжгаад бэртээчгүй тэгээ мөсөн дээр халтчихгүй бид нар бас жоохон сая гулглаа. Аимш. За тийм ингэсэн бит хоёр өчигдөр манай бас нөгөө хамтрагч байгууллага болох ඌээтэйгээд дахианы импортлогч компани байгаа. Хамтрагч байгууллага хад хямхны төрөлцсөн худалдаа. За тийм манай тэрнийхээ зүгээс бит хоёр ингээд дахианы цээж махаар хоол бэлдэж ирсэн байгаа. Та хоёрт шүнжэнгөө. Тий, яг бит хоёр ингээ юм ярангаа хийсэн. Тэгтээ Хоёр бас 5 маа гэж. ажил тий. Яаж байгаа юм чи? Энийгээс. Тэ нөө Таван зүгээрч юу хийсэн бэ? тэрийн ажил ялчгүй 11 өнгөрөөс тараад тэгээд уулзаад юм хумнуудаа ингээд хийсээр байтал нилээ оройтцсон. Тэгээд бас амтгүй болсон бол өстө уучлаарай гэхгүй юу. Дөр өвлөвчтэй хоол болдгоо хоёр та тий. За тэгээд бэкч. Манай бэкч маань ер нь бол гараа гаргаж хийсэн. За ямар хоол хийсэн бэ? Тэгээ нэрнээсээ нөгөө өмнө нь ингээд цалхин хах гад ч юм уу ингээд найсраараа хүртэл баг хоол бэлдэж үзээгүй шахуу байснаа хоёр тамирчдаа зориулаад намын битээр ингээд айгүй ой зүйлсийг ярангаараа сэтгэж ингээд хийсэн. Одоо тэгтээ жоохон хүүтэн болсон байж магадгүй. Өвгөн түрүүн сэвэд байхдаа халаасан байхгүй юу? Та хоёр ер нь тэхний цээж мах ер нь хэр иддэг вэ? Маш сербд битүү сар идсэн шүү дээ. Тий ер нь нэг сар битүүсэн шүү дээ. Дахианы цээж авах чинь тамирчтай. Тэр нэг хоёр гормоо ялж малгараад тий жоохон ааш маш үгээд. Яа даама. Тэр шиг одоо над чи ичил доошоо буу жоохон ааштай буухан дээ. Одоо жигээс юм бар. Тэ. Хинтлээ. Жиг. Та хоёр савхаар иддэг үү? Чадна нэ. Уг нь бол жоохон дулаахан байсан бол амар гожтой явах байлаа да. Тэмүүл яалчгүй хүүтэн цагаа уусан байсан хайлаа. Саж нэг солих мэлхмэл амар яах. Энэ бас тав нутришны оролцдог эл карнитин гэдэг нөгөө өөх шиг байдаг. А тэгээ сахаргүй юм ус байгаа. Хоол нэрээ гаргуулсан. Баруун жуугаарай. Спортын ч юм бас аль болох эко зүйл бэлтээ. За стах хоёр та. Тэгээ бас өндөг байна. Бидэн хэмбараа. Бидэн дахианы вахта хэмбар байна. Дахианы цэцмтэй хор байлаа. Энэ бүр вангас. Нөгөө хийлгсэн юм хийгээд шүү дээ. Хоёр цүнх дөрөв юмтай гац юу баг хоолны Амар Ер нь бол хоолны юм л авчирсан маа. Тэгээд за хэдүүлээ одоо юу яач вэ? Хэдүүлээ одоо ингээ гоё цагаан ярилцангаа хоолоо идээд тэгээд доошлоо одоо тийм. наарч гоё гарсан. Тэгээд манай хоёр зураглаач маань бас хоолоо идэх ёстой болохоор бүгдээрээ хоолоо идснийхаа дараа доошоо буух хүртлээ. Түр баяртай. Мам нэг хоол. Нэг тамах. Тэс чи ингэж үзсэн шүү дээ. За сайдчих юм бол. Би яах вэ? Жигэн байгальтайгаа явах ингэ тэнэгтрлээ. Sports UBC хамтран хийж байгаа Sports Cafe болон маань үргэлжлээд офис дээр бас хүрэлцэн ирсэн байна. Тэгээ бид нэр түрүүн оргил дээр нь гарахыг хүссэн боловч уулын цас хайлсан дээ. Тэгээд хоолоо идчихэд буухаар шийдсэн. Тэгээд үнэхээр адал явдалтай нэг өдрийг ууланд өнгөрүүлчихэд хүрээд ирлээ. Сэтгэл нь ямар вэ? Бас дааргуу. Гоё ялаа. Гэхдээ ойр дэр нь бас ингэж гараагүй. Амар нилээ сонирхолтой адал явдалтай бүр алаа боллоо. Хоолноо бүр. Аваараа баураа гэж. Хүссэн дээр голгаадтай. За тань ямар вэ? Надад өстой гоё. Ойрд ингэж юм хөдөө гадаа явж нэлдэж хараалтайгөө те. Үнэхээр тэгтээ нэлээд даарсан бо те. Нөө нимки авц нэгчлгүй. Тэгээ энэ өрийг ч нөө буудлаас нь аваад гараад ирсэн болохоор яг гэрээс ирэх болохоор байгаагаа хамгийн дулаах хувцаал өмсөн гэж байгаа байхгүй юу. Тэмүүл ялдч амар нимкэн гарцгаа зөө. Сагсан момгийн тамирчид маань одоо хах шигшээ тоглолтын бөөндөө бас ойлголцол эрэхтэй учраас нэгцэн бэлтгэл
бэлтгэлтэй байрлалцсан байсан. Тийм баг. Одоо баг сар орчим буудалд байрлалцсан байсан учраас бас яг энэ бэлтгэлтэй дулаан хувцнууд байгаагүй. Тэр нь уулын гутлгүй бид нар бол яг чин сэтгэлтэйгээр л очсон боловч тэгээд төгсгөл нь бас нэг юм сонирхолтой тоглоом гэх юм тоглуулад тэгээд энэ нэвтрүүлгийг бас өндөрлүүлэх чаа тэгээд уул нь бас яг тухтай ярилцж чадаагүй учраас төгсгөл нь True or Dare гэдэг тоглоом байгаа маань намайг танилцуулна. Ер нь л ингээд хоёр сонголт тавьчихна. Тэгээд та хоёр өөрсдөө асуулт бол бүр маш эвгүй асуултуудаас гарч ирж магадгүй. Тэгэхээр шийдгүүлж болно. Тийм. Шийдэглүүд нь бас амар шийдэглүүд. Утга. Хоёул утга. Тэгмээд ингээд хоёулыг тавьчихна. Тэгээ ээлжлээд тэ ингээд нэг нэгээрээ сонгоод Ой, юу битээр юм уу? Дөрөв хэлсэн. Дөрөв орчих тий. Дөрөв хоёр авсаж юу вэ? Хамтлагч байгууллага бензин витамин Dinotab. За ингээд бид бүхэн True or Dare ингээд цаасыг бэлдсэн байгаа. Тэнгүүд одоо жишээл энэ дотор битэрсээ холчлоо. Эндээс өөрсдөө 3-3-ыг сонгоод тэгээ энэ дотроос ингээд шийдгэлж гарч ирж магадгүй, эсвэл ингээд асуулт гарч ирж магадгүй. Гэхдээ гол нь асуулт гарч ирвэл үнэн зөв хариулна. Тэгээд шийтгэл гарч ирвэл шийtгэлээ биелүүлэх байгаа шүү. Гэвч бүгд амар байлаар асуулт авах тэгээ бүр хугацааны. Гайгүй юм бас байгаа. гайгүй л үтэй. Хамгийн эвгүй болцооч нь юу вэ гинэ? За хариул. За хариулч чинь гайгүй юм шүү дээ. Болцооч хэсэгтээ 7 дугаар ангид байхаа яах гэсэн нэг охинтой уулзахад уулзсан гэлээ биччихсэн ш. Яг уулзах гоцны хөгч охинтой найз нэг юу тэрцээд найзтай ирцээд. Тэгээ би булгаас харчаад за дэш очоогүй. Тэгээ мөрчижсэн. Танилцчихсан юм уу? Тэгээ танилцчихсан. Тэгээд Чамд юм шүү дээ. тэгээ гоо наа бичдэг гэсэн бүр чат матар алан шүү бүр бүр уйрааж байгаа. Тэгээ уулзах гэсэн чи уулзах чадгүй хичээл. Энэ арай жижиг хэднээс гайгүй юм шиг ш тэ. Багийн хамгийн ааштай тоглогч хэн гэж боддог вэ? Яагаад? Гайгүй л шүү. Шийдвэрлэе гэж. Шийдвэрлэе. Ихгүй одоо бүгд хүлээж авсан. Бүгд одоо хэн намайг гихнүгээ те. Чи хэн гэж бодож байна? Хүний гараар могоо бариулна. За одоо хэнийг юм хэрэмтэй. Яг хамгийн түрүүнд бодогдсноор бол одоо ингээ хоорондоо зөндөө юм болоод дандаа бэлтгэл дээр баг болдог үйлийг төрөө ахыг толгойд орчихсон. Хамгийн ах. Яг ааштай гэхээр бас хэцүү зүгээр ингэж ингэж тийм байхгүй тийм шууд ааштай гэсэн шүү. Шалгуур өндөртэй болохоор нь ингээд юм шалгуур өндөртэй тэгээд тэр шалгууртаа заавал байх хэрэгтэй гэдэг тийм үднэс л төрөө ахыг гээд хэлчихэ та. За бодлоо бас тараасаа. Хамгийн сүүлд залгасан хүн рүүгээ залгаад 3 удаа мяавал. Мяав. Сая нэг үнтэй Тэг чи тодохгүй нэг сая дөнгөцөө яг нэг үдэ яриадсан шүү дээ. Эрдэнтийн уртуулгын багаас татгаж байгаа юм. Мяу гэснээр дахиад чамдснаа мяу. За маа найз байгаа. Одоо найз нь яаж бадлалт юм бол таа. Яа яг тэнийг юм бэ те. Яа. Зөв 3 удаа мяу шийдвүүлчих юм уу? Наач үгүй Шийдвэрлэж тийм үгээд. Түл хоёр дахь руу. Аим удаагсан. Юу гэж сонсон шүү. 3 удаа л мяу шүү. Юу дээр тэнийг яа. Гана. Мяа. Яг дөрөв. Мяу. 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 Нэвтрүүлэлт авчихсан. Эрик. За одоо Манайс бондэс шүү. гайгүй юм тарчаасаа те. Чиний талаар хүмүүст мэдэгдэхийг хүсдэг зүйл юу вэ? Голчоо нуудаг. Дүнгийн голчоо амир нуудаг. Тэгээд цалингийн талаар бас ерөөсөө хэлдэг. Өөр чи юу гэдэг юм бол. Өөр ч тэгээ босон дээр мэдэн дээр нээлттэй тий. За одоо 2 бит 2 Тийш одоо 2 тэг бит 2 нэг. За нам бич. За. Яа яг зүг ээ. Аяны бэрээ дага. Нам бич юм уу. За дөрөнгөө бит тэ ууцаа. Энэ одоо яах юм бэ наа? Хоёулаа сугуулж өгөө. Наа гэж чинь бичсэн болохоор мэдчихэв. За нам их чиг таа сугуулж өг. Тийш. Яа. За. Жижигхэн хамтдаа уулан гараад ирсэн байх. Тийш.
хийж байсан хамгийн санаа зовмоор үйл. Яа. За энэ ч өстой яг зүг асуусан. Юу юм болоо би ч одоо нэг санаа зовмоор үйлдэл хийдэггүй шүү. За зүр шууд өчигдрийн явдлыг ирчээ зөө. Өчигдрийн явдал бол амар миний үед амар санаа зовмоор байсан байхгүй юу? Яг ингээд номин дотор ороод дээр ингээд нөө хүнсний ингээд бас зүйлүүдээ ингээд цуглуулах гээд тэгээд би яг ингээд оочрлоод байжсэн чинь орой болсон. Тэгээд ингээд миний өмнө нэг хүн байсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь би ингээд амар яарж байгаа. Ингээд эртхэн хоолундаа хиймээр байгаа. Тэгсэн чинь нэг их ч ингээд оочрлоод ингээд ногоогоо жинлүүлээгүй байх гэсэн ингээд яваад алгуулсан байхгүй юу? Тэгээд ингээд тэр хүн бичүүлэхгүй бол би бичүүлж чадахгүй шүү дээ. Тэгээд би ингээд бүр сүултээ хүлээж байсан. Хичээ би амар яарад байна гэж битгсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөөгч за тэгээ бас жоо санаа зовоод за тэгвэл энийг бичих гээд тэгээ би ингээд бичих болоод тэгсэн чинь ер нь л ингээ манай байгууллагын мөнгө чинь ингээ дансанд орж ирж ингээ байгууллагаас гардаг байхгүй юу? Тэний мөнгө. Миний мөнгө байдгүй. Тэгээд ингээ арт амар одоо ийм урт игнээ үссэн. Тэгээд би ингээ амар бантаад ингээ бэкэгч рүү орж ирж байгаа болоо яаж байгаа гэж асуудаг байхгүй юу? Тэгсэн чинь бэкэгч уцаа хараагүй. Тэгээд тэгсэн чинь артлын миний орол зогсож байсан. Ясын QP-ийн болохгүй юм уу? Яагаад ингэж би амар бантаад юу гэж хэлсэн бэ? Энэ нөгөө болохгүй гадаа гэдгсэн чинь интеллигч бүр ингэж хараад зогсоод байхгүй. Тэгээ би ингэж орж ирэх нь хүлээгээл ингэж байж байгаа л тэгээд яг ингэж хүлээж байсан. Тэгээ би гихч рүү залгаад за таг яасан гэж чадаар ачгаад. Тэгсэн чинь нөгөө их чи амар зөв харж ирсэн аа. Би ч гэсэн амар яриад байгаа байхгүй. Яа. За тэр их. Тэгээд би бүр амар эвгүй байл бүр ингээ карма дуулсан юм шиг мэдрэмж авсан яг нэг тийм амар хөгийн мэдрэмж байна. Амарсан. Тэр их ч өстой гомдоасан шүү дээ тий. Шилжүүлж байсан. За одоо бэк. За бэк их ч сууллаа шүү. Тав шүү бөө шүү. За шүү. Дуртай дууныхаа дахилтыг хамраач Би өөрөө бичсэн шүү дээ. Ямар гоё юм гоё. Чамайг би явсны дараа хичнээн ихээр хайрлаа даа гэж та тэгч. Юутэй шүү. Бод гуншдаг юм шиг тэрийг хийх юм болох юм дүүр. Гэтэ би угаасаа гуншдаг юм. Гуншиж сонсож байна. Чанга батж байна. Чамайг би чанга утсан байна. Би бат. Старт бастай юм. Жинквит. Тэгээд яг би чимэгцэн байна хавтаа. Чамайг би авсны дараа хичтэйг ихээр хайрлавда. Нуцхан дэлэмсээр чадчихээ. Өөрийгөө зэмлэн зүхөрлөө. Би тэнийг амар ялгаатай зүгтээ. Хамраа мамраар амьсгалж ирэх юм шүү дээ. Угаасаа л ярьж байгаа юм шүү. Угаасаа гоншиж ярьдаг. За одоо таарын сүүлч нэг үлдсэн шүү. За өстой сонгоод. За би зомби гэж байна. Чадлаа. Энэ гайгүй мэн үү. Зүйлж байсан хамгийн сонин зүуд. Камер. Зүйлж байсан хамгийн сонин зүуд. Гоё их юм болоо юу сонин. Ер нь чамд амар санагдсан ч юм уу. Одоо зарим хүмүүс ингээл амар чулуунд хөөгдөж ч юм уу эсвэл тийм шатаар унаад манаач гэдэг юм. Ер нь ингээ нөө санагдаад их юм уу. Тийм шүү дээ. Амьдралын анхны юу шүү дээ бүр нойт нь шүү дээ. Амьдралын анхны бүр юу удаа. Тэр юм даа. Нэрэг. За миний хоо. Хамгийн гоё асуулт энэ чи. Хамгийн сонирн байдлаар бүжиглэж үзөөл. Шийтгүүлж идэх. Наач шийдсэн юм байна. Тийм биш. Энэ хамгийн сонирн байдлаар бүжиглж үзүүл. Би ч өөрөө баг бүжиглж байгаа сонирн байдал шүү дээ тий. За, ихэлсэн. За эхэлсэн. Яа за. За болцсон. Тэг ингээ сайн ингээд хөвгчлээ асуулт хариул Truth or Dare одоо ингээ оролцоонд баярлалаа. Тэг өнөөдөр бас ингээд маш хэцүү давааг тэг туулан байраа ингээд оролцоонд бас ингээд маш их баярлалаа. За тэгээд манайх энэ Wet HHK гэдэг энэ дахианы одоо энэ компанитай хамтарч ажиллая. Тэгээд та хоёрт ингээд хайрцаг одоо цээж махны эрхийн бичиг бэлгэлж байгаа шүү. Та хоёр тэгээд хилээ захиалаад аваарэ.
өдөр нөгөө хоолын 5 цаг хүртэл хийчихсэн нөгөө тавьчих шүү дээ. Залгаалтай гоё тохиолдол тий. За тэгээд таарийн өнөөдрийн ерөн сэтгэл юу вэ? Цааш таашдын зорилго нь ер нь одоо яг ямар хуу байгаа вэ? Одоо яг авраг авсан байна шүү дээ тий. Үнэхээр өнөөдөр бол өстэй амар хөвгөлтэй гоё өдөр хэлээ. Тийшээ засаар уул руу гараад. Цаашдын зорилго гэх юм бол бид хоёр одоо 5 сарын 1-нд Дорновын сайн шандад U23 залуучуудын улсын авраг хорно. Тэр тэмцээнд оролцох. Тэгээд зуны лиг 5 сарын 15-нд билүү тий. 5 сарын 15-нд орно. Тэгээд лиг эх жилийнхаа лигдээ сайн бэлтгэлийг л орох. Болрын хувьд одоос нөгөө 3-3 төрөх гэж байгаа шүү дээ. Тэрнийхээ бэлтгэлийг хийсэн байгаа юу? Тий өчтөр нэг. Одоо яг нөгөө нэвтрүүлэг гарч явах үеэр тэмцээн зохион байгуулагдсан те. Манила их тулга тэмцээний их холбох Улаанбаатар Супер Квест гэдэг тэмцээн энэ хасаа битсэн зохион байгуулагдж байгаа. Тэгээд одоо нөгөөдөр гэсэн үг тэгээд нэвтрүүлэг гарч явах үе. Тэгээ манайх бол 6 сард бас нэг 3-3 U21 гэсэн тэмцээн те. Тэр нь бол тэрэндээ яг бэлдэж ол энэ Супер Квест орж байгаа. Тэг яг U21-ийн багаар. Тэгэл тэрэндээ бол тэгэл ер нь өнөөдөр бас тэгтээ гоё лаа. Тэг ууланд байхаас илүү энэ амар хэцүү байла тий. Ууланд баг даарсан баг гоё байна. Энэ гэхгүй бүр сандарч мандарч хийж авах юм болов камер юмгүй харж ураа. За өнөө хэлээ. Тэгэл цаашдын дээр л зөндөө бүр одоо тэгэл 100 бол зөндөө орт юм хүлээж байна. Ойрон гэвэл тиймэрхүү. Тэгэл нэг бодохгүй байна 100-ийн ямиг бол тэгэл өдөр болгоныхоо бэлтгийг явж чадлаа. Болох байлгүй те. Day by day. Тэгээ болох гэдэг дээ гэж байна. Тэгээд Sports Cafe нэвтрүүлэгт урилга хүлээж авч дөнгөж одоо аврагын тоглолт дуусаад удаагүй тэгээд дараагийнх нь ер нь бол маш олон шахуу хуваартай байгаа ч гэсэн бидэнтэй хамт бүр ингээ уул руу явах зориг болон сэтгэлийг гаргасан баярлалаа. Тэгээд мэдээж авраг болсон тамирчин Эрдэнэт Miners багийн хамгийн залуу 2 тоглогчтой уулзаад ууланд гарах Нами бит хоёрын хувьд ч гэсэн үзэгчд маань ч гэсэн сонирхолтой байсан болов уу тий. Тэгээд спортоор бас хичээллээрээ хэдийгээр бид нар ингээд уулны оргилсан гарч чадаагүй ч гэсэн яг нөхцөл байдал бэлтгэл дутуу байсан учраас гараагүй гэхдээ ууланд гарах сайхан байсан. Цастай хүртэл маш сонирхолтой байсан учраас үзэгч та бүхнийг бас уулын спортод явган аялал хичээллээрээ одоо удахгүй бас бүр их дулаар нь хаврын ийм олон цаг агаар өөрчлөгдөж зуны сайхан уран цагт бүрэлээ гой тухтай гоё болоо. Манай ч гэсэн дараа ууланд гарах хэрэгтэй. Тэгээд спортс одоо контентыг үздэг хүмүүс тэгэхээр одоо өөрсдийнхөө гоё сонирхолтой спортыг олоод тэрнгэрийг хичээлээ, эрүүл амьдралыг хөвшилтэй бүгдээрээ болохоорой. За тийм өнөөдөр өргөдөж оролцсон Мөнхөлөө болон Болка хоёртоо маш их баярлалаа. Мөки хоёртоо маш их баярлалаа. Цаашдынх нь ажил амьдралд нь амжилт хүсье. Баярлалаа. За стах баярлалаа. Одоо Sports Cafe-гийн энэ удаагийн дугаар энд хүрээд дуусчихъя. Тэгээ дараагийнхаа нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай. Удахгүй бүки нами Бекигаар уулзцаа. Хоёр дахь эпизод. Баярлалаа. За баярлалаа. Яа, ямар асуусан. But I'm always right. So I know how to shoot. And I know how to fight. If I tell you once, I'll tell you twice. I'm real discreet.